Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах эсэх асуудал зөвхөн энэ засгийн газрын үед хөндөгдөөгүй юм байна. За өмнөх засгийн газрын үед олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах эсэх асуудал яригдж байжээ. За харин мэргэжлийн засгийн газар өнгөрсөн намраас эдийн засгийн хүндрэлээ зарлаж, валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. За гэвч стендбай хөтөлбөрт хамрагдах боломжоо энэ хугацаанд алдаж, extended fund facility хөтөлбөрт хамрагдахаар болоод байгаа. За одоо дахиж хугацаа алдах, хойшлуулах боломж Монгол улсын өмнө байхгүй гэж тодорхойлж байгаамаа. 2017 оны төсвийн тодтголыг шуурхаг хэлэлцэн 2017 оны 4-р сарын эхний багтаан баталснаар эдийн засгийн сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын валютын сантаа хэлэлцэн тохирч байгаа өргөдгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн бодлуулах урдч нөхцөлийг хангах болно. Ерөнхийдөө бол Монгол улсын төсөв санхүүгийн сахилга бат сайжирнаа, сахилга баттай болно. Өнгөрсөн хэдэн жилийн шиг ийм 5-6 төсөвтэй гарын салаагаар урссан байдалтай, дур зоргоороо хүн бүхэн дураараа дургийг зарцуулдаг байдалтай, өрн таран хийдэг байдалтай ийм байдлыг хямдад зэгцэлнэ гэсэн. Ер нь бид эдийн засаг санхүүгээ эрүүлжүүлэх учир тавиугүй юу? Тийм ээ? Гэдгээс л асуудалд хандмаар байна. Өнөөдрийн бодит байдал ямар төвшөнд төрсөн гэдгийг хүн бүхэн бодиттой үнэлд дүгнэмээр байна. Тэгмээргүй байна, ингэмээргүй байна гэдэг хүсэл мөрөөдлийн сонголт бидэнд туйлын хязгаарлагдал болсон гэдгийг бид ойлгох ёстой байхаа гэж би бодож байна. 8 сараас хойш валютын сантай ярьсан энэ яриа хэлцлүүдийг багслаад аваад үзэх юм бол Монгол улсын бодлогын алдааг засах чиглэл рүү анхаарсан гэж хэлж болно. Нэг хэсний Монгол улсын өнөөгийн төсвийн эдийн засгийн санхүүгийн зээлийн хүндрэл бол бодлогын алдаатай холбоотой байна гэдэг дүгнэлт гарч байгаа. Тийм учраас дотоодоос гаралтай энэ бодлогын алдаануудыг засахын тулд бид нар өргөдгсөн санхүүжилтийн хөтөлбөр дээр тохирж байна. Өргөдгсөн санхүүжилтийн хөтөлбөр бол өөрөө тодорхой бодлогын алдаануудыг санхүүжилтүүд шатраатай орж ирдэг. Тийм учраас энэ валютын сантаа тохирж байгаа Монгол улсын бодлогын алдаа гэж нэрлэгдэж байгаа Монгол цаашдаа засах ёстой Монгол улсын цаашдаа эдийн засгийн Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улс төсөв санхүүгийн хувьд эрүүлжих, итвэх чармаалт гаргаж байгаа гэж олон улсад бид үнэлэгдэх болно. За энэ нь хөрөнгө оруулалт сэргэх баталгаач болдог талтай. За хямарсан эдийн засагтай Монгол улсад урт хугацаатай бага хүүтэй зээл болон буцалтгүй тусламжийн их үүсвэрүүд бий болно гэж тооцоолсон байгаа юм. За гол нь валютын сангийн хөтөлбөрийн урьдчилан шаардлагуудыг биелүүлсэн, алдаа мадгаа зассан төсөв батлах ажилдаа улс төрийн намууд талцаж хэрэлдэлгүй нэгдсэн байр суурьтайгаар оролцох шаардлага тулгараад байна.